5 дугаар бүлэг. Эрос. Миний энд ярих гэж байгаа хайр бол дурлал гэж ярьдаг тэр хайр юм. Дурлалт хосуудын ундаг тэр хайр. Өмнөх бүлэгт энерги сэтгэлийн талаар ярьж байхдаа би энэ тал дээр хүний туршлага амьтныхтай маш ойрхон байдаг гэж хэлэх үед зарим уншигчид их гайхсан байх. Мөн тэд хүн амьтан хоёр бэлгийн үйл ажиллагааны талаараа хамгийн ойрхон байдаг биш гэж юу хэмээн асуумаар байсан байх. Зөвхөн хүний бэлгийн харилцааны асуудлыг хөндөж байгаа бол тэдний ингэж асуух нь зөв. Гэхдээ энд зөвхөн бэлгийн харилцааны талаар авч үзхийг хүссэнгүй. Харин дурлал гэсэн цогц байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд л энэ бүлэгт бэлгийн харилцааг хамруулан ярих болно. Бэлгийн харилцаа гэдэг зүйл эрос буюу дурлал байхгүйгээр үлдэгдэж болох зүйл. Харин эросын хувьд бол бэлгийн харилцаанаас гадна өөр хүчин зүйлүүд байдаг бөгөөд үүнийг би байх ёстой ердийн зүйл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хүн болон амьтдын аль алинд нь байдаг. Эсвэл бүх хүнд байдаг тэр бэлгийн харилцааны талаар биш. Харин эрос буюу дурлал дотор илчлэгдэж байдаг хүний доторх өвөрмөц өөрчлөлт бүхий бэлгийн харилцааны талаар ярих гэж байна. Эрос буюу хайр дурлалаас үүдэлтэй энэхүү махан биеийн болон амьтанлаг бэлгийн элементийг би цаашид Венус гэж нэрлэх болно. Энд хэлэгдэж байгаа Венус гэдэг үгээр дамжуулан би бэлгийн харилцааг сэтгэл судлаачдын нарийн судалдаг ямар нэг нууцлаг, ховор мэдрэмж гэсэн утгаар биш, харин хэний ч мэддэг тодорхой ойлгомжтой талаас нь ярих болно. Өөрөөр хэлбэл оролцож байгаа хүн нь ч тэр, хөндлөнгөөс ажиглаж байгаа хүний хувьд ч тэр, энэ бол бэлгийн харилцаа гэдгийг тодорхой таньж мэдэх боломжтой тэр зүйлийн талаар ярих гэж байна. Эросгүй бэлгийн харилцаа эсвэл эростой бэлгийн харилцаа байж болно. Бэлгийн харилцааг ингэж ангилж байгаа нь зөвхөн судалгааныхаа хүрээг л тодорхой болох үүднээс хийж буй зүйл болохоос биш, ямар нэг ёс суртахууны ач холбогдол өгөөгүй гэдгийг нэмж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл эросыг агуулж байна уу үгүй юу гэдгээс шалтгаалan тухайн бэлгийн харилцааны үйлдэлийг цэвэр эсвэл бузар, муухай эсвэл үзэсгэлэнтэй, хууль ёсны эсвэл хууль бус хэмээн шууд тодорхойлох гээд байдаг нийтлэг үзэл санааг би дэмждэггүй. Хэрв эрос, өөрөөр хэлбэл дурлал гэдэг зүйл байхгүй хэрнээ хоёр хүн унтах нь жигшүүртэй зүйл юм бол бид бүгд цэвэр бус гэр бүлээс гаралтай болж таарч байна. Учир нь зөвхөн эрос буюу дурлалыг үндэс болгон гэрэлдэг тийм цаг хугацаа, тийм газар орон тэр болгон байгаагүй. Бидний эцэг өвгөд ихэнхдээ залуу насндаа ямар ч эрос буюу хайр дурлалын харилцаа байхгүйгээр эцэг эхийнхээ сонгосон хүнтэй хоримлож байсан. Тэд цэвэр, энгийн амьтанлаг хүслээс өөр ямар ч онцгой мэдрэмжгүйгээр бэлгийн харилцаанд орж байсан. Гэсэн хэдий ч тэд зөв шударга амьдарч байсан. Өөрөөр хэлбэл эцэг эхтэй дуулууртай байж, Христэд итгэгч эхнэр нөхрийн хувьд нэг нэгнийхээ өмнө үүргээ гүйцэтгэж, Бурханаас эмээх сэтгэлээр үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байсан. Нүгэл үүрэгүү гэдгийг сайхан мэдрэмж төрүүлж байгаа эсхтээр үндэслэн шүүх нь Бурханы хүсэлд нийцэхгүй. Бэлгийн харилцаа гэсэн энэ үйлдэл нь бусад үйлдэлүүдийн нэгэн адил мэдрэмжээс өөр илүү тодорхой шалгуураар зөв буруу эсэх нь тогтоогддог. Жишээ нь энэ бэлгийн харилцаанд орсноор би амлалтаа биелүүлж байна уу? Эсвэл зөрчиж байна уу? Шудраг байна уу? Эсвэл шудраг бус байна уу? Өгөөмөр байна уу? Эсвэл хувиа ачааж байна уу? Дуулууртай байна уу? Эсвэл дуулуургүй байна уу гэсэн шалгуураар зөв буруу эсэх нь шийдэгдэнэ. Үүнчлэн би энд дан ганц бэлгийн харилцааны талаар, өөрөөр хэлбэл эростой хамааралгүй үлдэгдэж байгаа бэлгийн харилцааны талаар ярихгүй. Учир нь энэ нь ёс суртахуун гэдэг зүйлтэй холбоогүй учир номны маань сэдвтэй хамааралгүй зүйл болж байна. Хувьслын онолыг баримтлагч нар эрос буюу дурлал нь Венус буюу бэлгийн харилцаанаас үүдэлтэй зүйл гэж үздэг. Энэ нь хүний хөгжлийн явцад аажмаар нарийсч хөгжсөн биологийн импульсийн хөгжил гэж үздэг. Гэхдээ амьдрал дээр хувь хүний ухамсар дотор дурлал гэдэг зүйл яг энэ зарчмаар бий болж байна гэж үзэх боломжгүй. Мэдээж эрэгтэй хүн хэн нэг эмэгтэйг харах үедээ сексийн дур хүслийг мэдэрснээр дараа нь тэр эмэгтэй дурлаж болох юм. Гэхдээ энэ нь жишг болсон зүйл гэж би бодохгүй байна. Ихэнх тохиолдолд эхлээд тухайн эмэгтэйн бүх зүйл сэтгэл татагдаж анхаарлаа хандуулдаг. Ийм байдалд байгаа эр хүн сексийн талаар бодох завдалгүй байдаг. Учир нь тэрээр тухайн эмэгтэйн талаар бодохоос биш өөр зүйлийг бодох сөгөөгүй байдаг. Тэр бүсгүй хэн болох нь тэр эмэгтэй хүн гэдгээс хавьгүй илүү чухал байдаг. Тэр эмэгтэй хүсэн тэмүүлэх сэтгэлээр дүүрэн байдаг ч тэр нь сексийн дур хүсэл биш. Ийм үед хэрв түүнээс юу хүсэж байгааг нь асуух юм бол зөвхөн түүний тухай л бодмоор байна гэж хариулах байх. Нэг үгээр хэлбэл
тэр хайрын бясалгагч болсон. Хожим бэлгийн дур хүслэн сэрэх үед тэр бүсгүй талаарх бүх мэдрэмжийнх нь их үсвэр нь энэ байж гэсэн сэтгэл мэдрэмж төрөхгүй. Харин Эрос гэсэн далайн төрлөг нь замдаа олон элсэн цайзуудыг нурааж, олон хад чулууг арал болгон хувиргасаар эцэстээ тэрхүү ялалтын төрлөг нь өөрт байсан байгалийн мөн чанарын нэг хэсэг. Өөрөөр хэлбэл далайн төрлөг ирэхээс өмнө ирэг дээр байсан энгийн бэлгийн харилцааны жижиг цөөрөм хүртэл түрэн орж иржээ гэдгийг л мэдрэх болно. Ийхүү Эрос нь яг л түрэмгийлэгч мэтээр дайран орж ирээд эзэлсэн улс орныхоо байгууллагуудыг нэг нэгээр нь эрх мэдэлтэй авч шинээр өөрчлөн зохион байгуулдаг. Бэлгийн харилцаанд хүрэх хүртлээр хэдийн олон зүйлийг эзэлж авсан Эрос нь одоо түүнийг ч мөн эзэлж дахин зохион байгуулах болно. Ийм өөрчлөн зохион байгуулалтын мөн чанарыг Жорж Орвелл шиг энгийн бөгөөд тодорхой гаргаж ирж илэрхийлж чадсан хүн байдаггүй. Тэрээр ийм зохион байгуулалтад дургүй байсан бөгөөд Эросоор бохирдоогүй байглаас саяасан сексийг илүүд үздэг байжээ. Түүний 1984 номны эрэгтэй гол дүр нь эмэгтэй гол дүртэй унтахаас өмнө нэг зүйлийг тодорхой болгохыг хүсэж байгаа тухай хэсэг байдаг. Та үүнийг хийхдээ дуртай байна уу гэж тэр асуув. Юу л да надад дуртай байна уу гэж асуугаагүй юм шүү. Үүнийг хийхдээ дуртай байгаа эсхийг тань л авлаж байна. Би ийм зүйл тухайнгүй дуртай гэж эмэгтэйг хариулахад сая түүний сэтгэл хангалуун болов. Эросгүй бэлгийн харилцаанд хүн тухайн үйлдэлийг л хийхийг хүсдэг бол харин Эрос бол тухайн хүнийг өөрийг нь хүсэж байдаг. Ийм зүйл гэж байгаа нь мэдрэхүйн таашаал, өөрөөр хэлбэл хүний бие махбод дотор өрнөж буй үйл явдал юм. Шөнийн цагаар гудамжаар тэнвжилж байгаа эрэгтэй хүний зохисгүй байдлын талаар ярихдаа бид тэр эмэгтэй хүнийг хүсэмжилж байгаа юм гэж хэлдэг. Гэхдээ шолоохон хэлэх юм бол түүний хүсэж байгаа зүйл эмэгтэй хүн биш. Тэр зугаа цэнгэлийг хүсэмжилж буй хэрэг юм. Эмэгтэй хүнийг хүсэж байгаа шалтгаан нь эмэгтэй хүнийг хүсэл таашаалаа хангах хэрэгсэл болгож байгаатай нь холбоотой. Секс хийснээс хойш 5 минутын дараа тухайн эмэгтэйтэй хэрхэн харьцаж байгаагаас нь үнэхээр түүн санаа тавьдаг эсхийг нь мэдэж болно. Эрос харин эрэгтэй хүнийг зүгээр нэг эмэгтэй хүнийг биш, харин тодорхой тэр нэг эмэгтэйг хүсгэд хүргэдэг. Нууцлаг мэт боловч яг үнэндээ бол тэр эмэгтэйг өөрийг нь тэр чигт нь хүсэмжилж байгаа болохоос биш, тэр эмэгтэйгээс авч болох бэлгийн таашаалыг хүсэмжилж буй хэрэг биш юм. Хайртай бүсгүйгээ хэврэхээсээ өмнө эхлээд өөрийн мэдлгүй энэ тэврэлтээс өөр эмэгтэйг тэвэрч байх үедээ авч байсан таашаалаас илүү таашаал авч чадах хэсгээ тооцоолж боддог тийм эр хүн гэж хаанч байхгүй. Хэрвээ хэн нэг нь надаас ингэж асуух юм бол би ямар ч эргэлзээгүйгээр тийм шүү гэж хэлнэ. Гэхдээ толгойд нь ийм асуулт орж ирж байгаа бол тэр хүн хэдийн Эросын ертөнцөөс гарч явсан гэсэн үг. Толгойд нь ийм асуулт орж ирж байсан хүн миний мэдхийн ганц бий. Тэр бол Лукрецкий. Мэдээж тэр энэ үед дурлалд унаагүй байсан. Түүний өгсөн хариулт маш сонирхол татгаар байдаг. Тэрхүү хатуу ширүүн Лукрецийн бодлоор хайр дурлал үнэндээ бэлгийн дур таашаалыг алдагдуулдаг ажээ. Хайр дурлал нь бэлгийн таашаал мэдрэмжийг бууруулдаг. Тэрээр хайр дурлалын ийм мэдрэмж нь хүний амтлах мэдрэмжийг сулруулж цэвэр сексээс таашаалыг эдэлж чадхааргүй болгодог гэж үзэж байжээ. Ийхүү бэлгийн харилцаа гэсэн зайлшгүй хэрэгцээнээс эдэлдэг таашаалыг Эрос нь тухайн хүнээ үнэлж бичрэх таашаал болгон хувиргах гайхамшигтай ажлыг хийдэг. Бэлгийн хэрэгцээ таашаалын мөн чанар нь хэн нэгнийг цэвэр миний хэрэгцээ, тэрч байтугай төр зүрийн хэрэгцээ талаас нь л хардаг. Харин Эрос бол хэдийгээр дотроосоо бэлгийн дур хүсэл гих мэт хүчтэй хэрэгцээг мэдэрч байсан ч гэсэн тухайн хүндээ өндөр үнцнийг өгч байдаг бөгөөд бэлгийн дур хүслээс ангид маш чухал оршихуй гэдгийг олж харах боломжийг өгч байдаг. Ийм зүйлийг хизээш мэдэрч байгаагүй. Зөвхөн логикийн дагуу сэтгэдэг хүмүүс нь хэн нэг хүний надад өгч чадах баяр хөөр, таашаал, тайтгарал, тусламжинд л зөвхөн татагдах биш. Харин тухайн хүнийг өөрийг нь хүсэн тэмүүлж болно гэдгийг хизээч ойлгож чаддаггүй. Энэ бол үнэхээр тайлбарлахад хэцүү зүйл. Дурлалдаа умсан хосууд сэтгэлээ илэрхийлэхдээ нэг нэгнээ залгичмаар байна гэж хэлж байгаа нь дотроосоо туршиж байгаа зүйлийг нь бүрэн биш ч гэсэн тодорхой хэмжээнд илэрхийлж өгч байна. Гэрлээс бүтсэн тэнгэр элч нар нэг нэгнээ тэврэх үед биднээс ялгаатай нь нэг нэгэн рүүгээ бүрэн нэвтэрч чаддаг гэж хэлсэн Джон Милтоны төсөөлөл үүнийг ойлгоход тус болох байх. Мөн Чарльз Уильямс бас нэг зохиолдоо хэлсэн "Чи намайг хайрладаг гэж үү? Би чинь чи шүү дээ" гэсэн эрсэлч бас үүний нэг жишээ юм. Эросгүй. Өөрөөр хэлбэл хайр дурлалаас үүдэлгүй бэлгийн дур хүсэл нь бусад дур хүслүүдийн нэг адил зөвхөн надтай өөрт хамаатай зүйл. Харин Эрос доторх бэлгийн харилцаа нь дурлсан нэгэнд маань хамаатай зүйл.
Эрос доторх бэлгийн харилцаа нь бараг нэг төрлийн нэг нэгнтэйгээ ойлголцох хэлбэр, бүрэн нэг болж байгаагаа илэрхийлж буй хэрэг юм. Бид бэлгийн дурлалыг ямар нэг объектив зүйл, өөрөөр хэлбэл бидний гадна талд байгаа бодит ертөнцийн оршдог ямар нэгэн зүйлээр мэдэрдэг. Тийм учраас Эрос нь таашаал ханамжийн хаан хэрнээ таашаал ханамжийг дайвар бүтээгдэхүүн мэт тооцох хандлагатай байдаг. Яагад гэвэл бэлгийн дур хүслийн тухай бодол нь биднийг өөрийн маань дотор руу мэдрэлийн систем рүү маань эргүүлэн аваачдаг. Ийм бодол Эросыг өвхүүлж чадах юм. Энэ нь яг л үзэсгэлэн туулыг харах үедээ түүнийг өөрийнхөө нүдний торлог бүрхөвч харааны мэдрэл дотроо байрлаж буй зүйл гэж бодсноор тэр үзэсгэлэнтэй дүр зургийг өвхүүлж хаяж байгаатай адилхан зүйл. Ямар тач эндээс хэн нь таашаал авч байгааг хэлэх боломжгүй. Учир нь өгөх авах хоёрын хоорондох ялгааг арилгах нь Эросын хамгийн түрүүнд хийдэг зүйлүүдийн нэг. Энэ хүртэл бид зөвхөн дүрсэлж ярьснаас биш, ухамсарын тодорхой дүгнэлтэд хүрээгүй байна. Гэхдээ одоо бол ухамсарын асуудал талаас нь хөнтөхөөсөөр аргагүй төвшөнд нэгэнт ирсэн бөгөөд энэ тал дээр би ямар үзэл бодолтой явдгаа нуугч арга алга. Би энд ямар нэг зүйлийг батлах биш, зүгээр л өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаа учраас надаас сайн ирчүүд, надаас илүү дурлаж үзсэн хүмүүс, бас надаас илүү сайн итгэгч хүмүүсийн зөвлөгөөг авахд бэлэн байна. Өнгөрсөн үед ч тэр, өнөө үед ч тэр гэнэн хүмүүс Эрос дотор махан биеийн элемент нь бүхэлдээ хүнийг сүнслэгээр аюулд хүргэх хүчин зүйл болдог гэсэн үзэл бодлыг хүлээн авсан байдаг. Өөрөөр хэлбэл Венус буюу дурлал хосуудын дундах бэлгийн харилцааг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулж байж Эрос хамгийн нандин, хамгийн цэвэр байж чадна гэж үздэг. Эртний ёс суртахууны теологчдч гэрэлсэн осуудын хувьд хамгийн анхаарах ёстой аюултай зүйл бол сэтгэлийн таашаал ханамжинд хэд унтснаар сүн сэтгэлээ сүрүүлэх явдал гэж үздэг байсан мэт байна. Гэхдээ энэ бол Библийн дагуух зүйл биш. Илч Паул итгэгч нарт бичсэн захиасандаа гэрлэхээс аль болох зайлсхийг уриалсан байдаг боловч Венус буюу гэрэлсэн хосуудын бэлгийн харилцааг удаан хугацаагаар цээрлэхээс болгоомжил гэхээс өөр зүйл хэлээгүй байдаг. Эхнэр нөхөр нэг нэгэндээ таалагдах гэж ертөнцийн юмсад санаа тавьж, гэр бүлийн санаа зовлтоор оюун санаа сарнихыг гэдэгт тэр санаан зовж байсан. Бурхан тасралтгүйгээр үйлчлэхэд цаад болдог зүйл гэрлэлт болохоос биш, нэгэнт гэрэлсний дараах эхнэр нөхрийн ор хөнжлийн явдал биш. Гарцаагүй Илч Паулын зөв биш гэж юу? Миний өөрийн туршлагаас харах юм бол итгэлийн амьдралд хамгийн саад болдог хүчин зүйл бол амьдралын нарийн ширийн хэрэгүүдэд санаа зовох явдал юм. Аар саар жижиг сажиг зүйл санаа зовох явдал. Өмнө маань байгаа ажил төрөлтэй холбоотойгоор гаргах ёстой шийдвэр, санаа зовлт гэсэн зүйлүүдээс болж бухимдах байдал нь дур хүсэл шуналаас илүүтэйгээр миний залбиралд саад болдог байсан. Гэрлэлтийн амьдралд том сорилт болж байдаг зүйл хүсэл таашаал биш, харин хүсэл шунал юм. Дундад зууны үеийн хүндэлж явдаг оюун санааны удирдагч нараа эргээд харвал тэд бүгд ганц бие хүмүүс байсан. Эрос бидний бэлгийн харилцаанд хэрхэн нөлөөлдгийг магадгүй тэд мэдэхгүй байх. Эрос нь энгийн бэлгийн дур хүсэлд донтуулах нь байтугай, харин ч бүр донтох чанарыг нь бууруулдаг гэдгийг мэддэггүй байсан биз. Эрос нь бэлгийн дур хүслийг дүүргээд өгчдөг учраас ийм байдаг юм биш. Эрос нь бэлгийн дур хүслийг багасгах биш, харин амархан биеэ барьж чадхаар болгож өгдөг. Мэдээжийн хэрэг Эрост хайртай хүндээ санаа тавих хандлага байдаг учраас тэр нь сүнслэг амьдралд нь саад учруулж болох юм. Гэхдээ ямар тач энэ нь махбодийн хүсэлд автаж буй хэрэг биш. Харин сүнслэг амьдралд Эросыг нөлөөлж болох жинхэнэ аюул нь арай өөр зүйл гэж би бодож байна. Бид энэ талаар хожим ярих болно. Харин одоо бол эхлээд ялангуяа орчин үед хайр дурлалтай холбоотойгоор бий болж болох нэгэн аюулын талаар цухас дурдаад яриагаа цааш үргэлжлүүлэе гэж бодлоо. Энэ тал дээр би нийт хүн төрөлхтөнтэй биш. Харин нийт хүн төрөлхтний чухал төлөөлөл болдог тэдгээр хүмүүстэй санал нийлэхгүй байгаа юм. Бид бүгдээрээ гэрлэлт доторх бэлгийн харилцаа, өөрөөр хэлбэл Венустай холбоотой асуудлыг хэтэрхий нухацтай авч үзэж байна гэж би бодож байна. Одоо эргээд харахад бэлгийн харилцаанд нухацтай хандаарай гэсэн инээдтэй юм шиг, бас аимшигтай юм шиг үгийг би тоо томшгүй олон удаа сонсож байсан юм шиг санагддаг. Нэг зохиолч гэрлэлтийн амьдралд Венус нь албан ёсны мөн ариун ёслолын хэмнэлтэйгээр давтагдаж байх ёстой гэж хэлжээ. Нэг залуу Садар Самууныг сурчилсан романыг өөрийнхөө хамгийн дуртай ном гэж хэлэх үед бид ихэд гайхсан да. Тэр чинь порно зохиол үсттэй. Яаж тийм байж болох вэ? Тэр номонд чинь сексийг дэндүү нарийн харуулсан байдаг гэж хэлсэн юм. Тэгэхэд өнөөх залуу секс нарийн нухацтай хандах байдал нь бараг нэг төрлийн ёс суртахууныг ариутгах юм шиг ойлгуулсан. Дотроо хар бурхад
цусны баган тээж явдаг хүмүүс өнгөрсөн үеийн файллог шашинтай төстэй зүйлийг сэргээхийн тулд нухацтай хичээж байгаа нь. Сексийн талаарх сурталчилгаанууд бэлгийн харилцаа гэдэг зүйлийг хэд хөөрөлд автсан эрч хүчтэй догшин ширүүн байдлаар харуулахаас биш, хөнгөн хөгжилтэй байдлаар дүрсэлдэггүй. Мөн сэтгэл судлаачид биднийг зовоож үнэн хэрэг дээрээ ямар ч боломжгүй зүйл болох бэлгийн харилцааны төгс зохицлын ач холбогдлыг чухалчилж байгаагаас болж орны дэргэдэх шүүгэн дээр Фрейд, Крафт Эбинг, Хевлок Эллис, доктор Стопс нарын ном сэтгүүлүүдийг дэлгэж тавьчихад бэлгийн ажил хийж байгаа залуу хосуудын талаар таалав төсөөлж байгаа биз. Сексийг хизээж дутуу үнэлж байгаагүй хэрнээ бас хизээж хэтрүүлэн үнэлж байгаагүй эртний хөгжилтэй яруу найрагч Овид ядч эдгээр хүмүүсээс илүү эрүүл сарвал сэтгэлгээтэй байжтэй. Одоо бидэнд юунаас ч илүү хэрэгтэй зүйл секст хандах хөнгөн хөгжилтэй хандлага юм. Тэгвэл секс бол нухацтай чухал асуудал бидтэй хэмээн сөргүүлэн асуух байх. Тийм ээ, альж талаас нь харсан энэ үнэн. Нэгдүгээрт теологийн талаасаа үнэн. Учир нь бурхан болон хүний нэгдлийн нууцлаг дүр төрх болгон бурханы сонгосон гэрлэлт гэдэг зүйлийн дотор махан биеэрээ нэгдэж буй хэрэг юм. Хоёрдугаарт гэрлэлт доторх бэлгийн харилцаа нь нэг төрлийн хэрэг сэтгэл, харийн шашнууд, байгаль, аль альныхын хувьд ариун ёслол мэт зүйл учраас амьдралын байгалийн хүчнүүд болон үржил шимдэх хүний оролцоог илчилж буй хэрэг юм. Гуравдугаарт ёс суртахууны үүднээс авч үзвэл гэрлэлт доторх бэлгийн харилцааг үүрэг хариуцлага гэдэг зүйл дагалдаж байдаг бөгөөд эцэг их, эцэг өвгөд болно гэдэг нь өөрөө маш чухал үүрэг хариуцлага бүхий зүйл юм. Эцэст нь секс гэдэг зүйл оролцож байгаа хүмүүсийн сэтгэлд маш их сэтгэл хөдлөлийн нухацтай байдлыг төрүүлж өгч байдаг. Үнэн дээр хооллох асуудал ч бас нухацтай чухал асуудал. Теологийн хувьд идэх гэсэн үйлдэлээр дамжуулан бид эзний ариун зоогонд оролцдог учраас энэ нь чухал. Бид өлссөн хүмүүсийг хооллох үүрэгтэй учраас ёс зүйн талаасаа ч энэ чухал. Хоолны ширээ гэдэг зүйл эртээр үеэс хоорондоо харилцаж ярилцах газар нь болж өгч байсан тул энэ нь нийгмийн талаасаа ч чухал асуудал. Анагаах ухааны талаасаа ч гэсэн ямар ач холбогдолтой зүйл болохыг ходоодны хямралгүй бол бараг хүмүүр мэдж байгаа. Гэхдээ бид оройн хоолны ширээний ард суухдаа шинжилгээ судалгаа хийх гэж байгаа юм шиг эсвэл бас сүмдэр байгаа мэт аягалдаггүй. Гигантнууд биш дэндүү тансаг хоол хүнс хэргэлдэх хүмүүс л иймэрхүү аяг үзүүлдэг байх. Мөн амьтдын хувьд хоол хүнс бол үргэлж нухацтай чухал асуудал нь болж байдаг. Гэхдээ Венус буюу гэрэлсэн хосуудын бэлгийн харилцаанд бол бид тэгж нухацтай хандах шаардлагагүй. Үүнд тэгтлэх нухацтай хандах нь үнэндээ хүн төрөлхтөнд хүчирхийлэл үйлдэж буй хэрэг юм. Бүхэл улс орны хэл яриа, уран зохиол нь сексийн тухай ашиглалаар дүүрэн байдаг нь гайхах зүйл биш. Тэдний ихэнх нь уйтгартай, жигшүүртэй, эсвэл хуучирсан байдаг. Гэхдээ ийм хандлагаас илүүтэйгээр Венуст бурханлаг байдлаар сүсгтэй, нухацтай, хатуу байр суурьтай хандах нь алстай илүү аюултай байдалд хүргэж болдгийг бид ойлгох ёстой. Бид махбодоос үнэмлэхгүй зүйлийг олж авах гэж хичээх ёсгүй. Унтлагын өрөөнөөсөө наргаан наадам, инээд хөөргийг зайлуулах юм бол оронд нь та хуурамч эмэгтэй бурхтыг залах байх. Тэрхүү эмэгтэй бурхт нь грекчүүдийн Афродитогоос ч илүү хуурамч бурхад байх болно. Учир нь грекчүүд Афродитыг шүтэж байсан ч гэсэн ядаж түүнийг инээдэнд дуртай хэмээн бодож шүтэж байсан. Ихэнх хүмүүс бэлгийн харилцааг инээдтэй зүйл гэж хүлээмжшүүлдэг нь бүрэн зөв зүйл. Бид хайрын бүх хослолоо Тристан, Изолт хоёрын нэг адил гашуудсан, зүрх шимшрүүлсэн байдлаар дуулах албагүй. Харин оронд нь Папагена нар шиг дуулцгаая. Хэрвээ бид Венусаас хаяаныг илэрдэг нухацтай байдлыг нь тэр чигээр нь хүлээн авах юм бол тэр нь биднээс хоёр янзын аргаар өшөө авах болно. Эхний аргыг харуулж чадах хошин жишээг Томас Брауны үгнээс олж харж болно. Венуст үйлчлэх нь ухаалаг хүний амьдралтаа хийж болох хамгийн тэнэг үйлдэл бөгөөд тэрээр төд удалгүй ямар хачирхалтай, зохисгүй тэнэгдэл үйлдэлсний олж хардаг гэжээ. Гэхдээ тэр анхнаасаа хийж байгаа зүйлдээ тийм айхтар нухацтай хандаагүй байсан бол сэтгэлээр тэгж их гутрахгүй байх байсан. Хэрвээ түүний төсөөлөл анхнаасаа тэгж их төөрөлдөөгүй байсан бол хөрснийхөө дараа ийм зөв үйлчлийг төрүүлэхгүй байх байсан. Гэхдээ Венуст бас үүнээс өөр илүү муу өшөө авах аргагүй. Эмэгтэй бурхад гэхээс илүү дэггүй жижигхэн эльф гэж хэлж болохоор даажигнагч хорон мус наатай сүнс болох Венус нь биднэр тоглоом тахуу хийдэг. Гадна талд орчин нөхцөл Венуст үйлчлэхэд хамгийн тохиромжтой болсон яг тэр мөчид дурлал хосуудын аль нэг нь эсвэл хоёулаа дур хүсэлгүй болж орхидог.
Гэсэн хэрнээ эсрэгээрээ уйдгартай үдшилэг дээр тийм зүйлийг хийх нь байтугай хоорондоо харц шулуудах боломжгүй үед бол Венус хосууд руу бүх хүчээрээ дайрах болно. Гэхдээ нэг цагийн дараа тохиромжтой газар очих үед Венус хачирхалтайгаар алга болсон байдаг. Ингэхдээ хосуудын аль нэг нь хүсэлгүй болж орхидог. Венусыг бурхан мэд шүтдэг хүмүүсийн хувьд ийм үед дургуйцах сэтгэл төрөх, өөрийгөө өрөвдөх, эргэлзээ төрөх, сэтгэл шархалж хоосорсон мэт болох, бас сүүлийн үед их яригддаг болсон цөхөрч урам хугарах мэдрэмжүүдийг төрүүлдэг. Харин ухаалаг мэдрэмжтэй хосууд ийм зүйлийг зүгээр л инээгээд өнгөрүүлдэг. Учир нь энэ бүхэн нь Венусийн тоглоомны зөвхөн нэг хэсэг нь юм. Бид ийм зүйлийг жаахан хүүхдүүдийн тоглоом мэт зүйл гэж тооцож сурах хэрэгтэй. Ягд гэвэл Эрос шиг ийм оргилсон хэд дэврэн хүсэл тэмүүлэл нь цаг агаар, эрүүл мэнд, хоол, цусны эргэлт, хоол боловсруулах зэрэг энгийн хүчин зүйлүүдтэй илэрхий холбоотой хамааралтай байдаг махбодын бусад дур хүслүүдтэй тохирохооргүй симбиотик харилцаатай байгаа нь миний хувьд бурхны хошигнол гэж харахаас өөр зүйл байхгүй. Эрос дотор байхдаа бид заримдаа нисэж байгаа мэт санагддаг. Харин Венус биднийг генет доош татан буулгаж, үнэндээ бид газартаа уягдсан зүгээр л нэг хийм бөмбөлөг гэдгийг маань сануулж өгдөг. Энэ нь нэг талаасаа хүн бол тэнгэр элчтэй төстэй хэрнээ, нөгөө талаасаа том мууртай төстэй холимог нийлмэл бүтээл, оюун ухаантай амьтан гэсэн үнний байнгын нотлохоо болж өгч байдаг. Тэгэхээр үүнийг хошигнолоор хүлээж авах гэбол харин ч муу. Үүнийг бурхны хошигнол гэж хүлээж авч чадахгүй байгаа нь бүр тааруу зүйл. Ягд гэвэл хошигнол гэдэг зүйлийг бид зүгээр л нэг биднийг инээлгэхийн тулд байдаг зүйл гэж боддог боловч үүнээс гадна өөр хэмжээлшгүй ашиг тусыг өгч байдаг. Хүн өөрийнхөө биеийг гурван талаас нь авч үздэг. Нэгдүгээрт биеийг сүнсний шорон эсвэл булш гэж үздэг харийн шашинтнууд. Эсвэл бие бол ялгадсны хүүдий бөгөөд өт орхон хоол, бохир ичхүүртэй зүйл, хорон муу хүмүүст уруу таталт, харин сайн хүмүүст ердөөл ичхүүр болж байдаг зүйл гэж үздэг Джон Фишер тэргүүтээ Христэд итгэгч хүмүүсийн үзэл гэж бий. Хоёрдугаарт биеийг алдартай зүйл гэж тооцдог неопаганизм үзэлтнүүд, нидустууд, харанхуй бурхтыг шүтгчид ийм үзэл бодолтой байдаг. Гуравдугаарт өөрийн биеийг илжин ах гэж нэрлэж байсан Гиген Фрэнсисийн гаргаж ирсэн үзэл санаа бий. Эдгээр гурван үзэл санаа бүгд өөрийн гэсэн ач холбогдолтой байж болохч миний хувьд бол Гиген Фрэнсисийн үзэл санаатай нэг байна. Илжиг гэдэг бол гайхалтай тохирсон илэрхийлэл юм. Учир нь эрүүл ухаантай хүн мөн л бол хинч илжгийг шүтэх юм уу эсвэл үзэн ядахгүй. Илжиг бол тустай, тэнхээтэй, залхуу, зөрүүд, төвчээртэй, хайр дадам, бас уур уцаартай амьтан. Заримдаа саваанд, заримдаа лууванд хөдөлдөг. Хөөхөн хэрнээ бас өрөвдөлтэй харагддаг сайхан амьтан. Бидний бие ч бас ялгаагүй юм. Амьдрал дээр бидний бие махбодын гүйцэтгэдэг үүргүүдийн нэг нь алиалагч гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс нааш та хараахан биетэйгээ бүрэн ойлголцож амьдарч сураагүй байна гэсэн үг. Зарим нэг зохиомл онлоор бохирдоогүй бол эрэгтэй эмэгтэй, хүүхэд хөгшөдгүй энэ дэлхийн бүх хүмүүс үүнийг мэддэг. Бид биетэй гэдэг нь хамгийн эртний хошигнол юм. Эрос нь заримдаа биднийг нүцгэн биеийг бүхэлд нь нухацтай авч үзэхэд хүргэдэг. Гэхдээ Эрос үргэлж энэ чигээрээ байна гэж бодож байгаа нь андуурал бөгөөд ийм андуурал нь үүгээр хизээж хошигнож болохгүй гэсэн дүгнэлтэд хүргэдэг. Гэхдээ энэ нь огтхонч тийм байдаггүй. Бидний мэддэг олон жаргалтай хосуудын царайнаас харахад энэ нь тодорхой байдаг. Хайрын тийм богино настай байгаагүй бол дурлалт хосууд Эросыг бие махбодороо илэрхийлэх явцдаа зөвхөн инээдтэй, хөөжилтэй төдийгүй бүр алиа хошин элементүүдийг мэдэрч байдаг. Хэрвээ ийм биш байх юм бол бие маань биднийг залхах болно. Биеийн болох байдлыг ерөнхий туршлагаараа баялаг болгож мэдэхгүй хүний хувьд бол бие гэдэг зүйл өөрөө хайрын аялгауг игшгэлүүлэхэд дэндүү болох хөгжмийн зэмсэг юм. Сүнсний төвшингийн эрхэмдээ зүйлийг махан бие өөрийн төвшөнд болох бүдүүлэг байдлаар илэрхийлж буй нэг төрлийн жүжигийн завсарлага гэж хэлж болохоор зүйл. Тийм учраас хуучны инедмийн кинонуудыг харах юм бол гол дүрийн эрэгтэй эмэгтэй хүний хайр дурлалыг голдуу элгэлсэн байдлаар Touchstone ба Audrey гэх мэт голдуу эрэгтэй эмэгтэй зарц нарын хооронд бий болж байгаа ертөнцлөг хайраар харуулсан байдаг. Доод давхаргүйгээр зогсож чадах дээд давхар гэж байхгүй. Үнэхээр зарим нэг тодорхой мөчид бидний махан бие өндөр дээд яруу найргийн хэв шинжийг илэрхийлдэг нь үнэн. Гэхдээ харамсалтай нь махан биед бас аврагдах боломжгүй зөрүүд, инэдмийн, огтхонч яруу найргийн хэв шинжгүй элементүүд бас байна. Ийм талуудыг нэг удаад мэдэрч чадаагүй бол дараагийн удаа заавал мэдрэх болно.
Ийм зүйлүүдийг анзаараагүй мэт дүрсгэхийн оронд харин эдгээр нь Эрос гэсэн жүжигт гарч байгаа нэг төрлийн хошин завсарлага гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрсөн дээр. Учир нь бодит байдал дээр бидэнд ийм тайвшрал үнэхээр хэрэгтэй байдаг. Яруу найргийн хоромч байна. Бас яруу найргийн бус хоромч гэж байна. Венус хүчтэй таталцлаар татах үеч байна. Бас хөнгөн үеч байна. Халуун хүсэл тэмүүлэл эсвэл шатам халуун хүсэл шунал төрөх үеч байна. Гэхдээ хичнээн таашаад өгдөг зүйл байсан ч гэсэн хэд туйлшрах үедээ энэ нь биднийг өвтгдөг. Гагцхүү бие махбодоор дамжин бий болох хэдий ч нэгэнт бие биеэ түлхэж байдаг махбодын онцлогоос шалтгаалan мөнхөд үл хүрч чадах энэхүү нэгдэл рүү тэмүүлэх хүний энэ хүсэл шунал нь метафизик эрэл хайгуулын өндөр ач холбогдлыг агуулж байдаг. Зөвхөн уйтгар гүнийг төдийгүй хүсэл тачаалж бас биднийг уйлуулж чадна. Гэхдээ Венус үргэлж олзныхоо хойноос улаарад байдаггүй бөгөөд зөвхөн хаяал ийм хандлага илэрхийлэгдэж байдаг тул энэ нь Венуст үргэлж хөнгөн хөгжилтэй сэтгэлээр хандах ёстой шалтгаан нь болж өгдөг. Байгалийн юмс тэнгэрлэг зүйл мэт харагдаж эхлэх юм бол төдөлгүй чөтгөрийн зүйл болох гэж байгаа нь тэр. Дүрлэлтсэн хүсэл тачаалаас татгалзах ёстой гэж байгаа нь Венус эд үргэлжлэх үед бүгд биш ч гэсэн ихэнх амрагуудаас илэрхийлэгдэж болох тэр нэг онцгой хандлага бүхий үйлдэлтэй холбоотой. Ийм онцгой үйлдэл нь хэдийгээр хоромхон зур үргэлжлэх боловч эрэгтэй хүнийг улаарч дайрсан, эзэгнэж эзэмшсэн байдалд хүргэдэг бол харин эмэгтэй хүнийг хэд хамааралтай бууж өгөх байдалд хүргэдэг. Тийм учраас зарим нэг эротик үйлдэлүүд нь бүдүүлэг, тэрч байтугай хэрцгий байдал үзүүлдэг бөгөөд нэг нэгнээ өвтгөж эсвэл өөрөө өвдөлт мэдэрч таашаал авахыг хүсдэг. Эрүүл хосуудын санаанд ийм зүйл орох болов уу? Итгэгч хосууд ийм зүйлийг хүлээн зөвшөөрөх болов уу? Миний бодлоор ийм зүйл дараах ганцхан нөхцөлд л хор хөнөөлгүй зүйл гэж тооцогдож болно. Үүний тулд бид өмнө ярьж байсан сексийн харийн шашны ёслолтой үүнийг холбож ойлгоход болно. Өмнө нь ярьж байсанчлан нөхөрлөлийн харилцаанд бол хүн нэг бүр өөрийгөө төлөөлдөг. Нөхөрлөлд хүн нэг бүр өөрөөрөө бие даасан байр суурьтай байдаг. Гэхдээ хайр дурлалын харилцаанд бол бид дан ганц өөрөөрөө байж бараг чадахгүй. Бид төлөөлөгч болж байдаг гэж бас хэлж болно. Ийм үйлдэл дээр биднээс өмнө байсан хэрнээ биднээс бага бодгаал чанартай ямар нэг хүчнүүд биднээр дамжуулан ажиллаж байгааг ухаарах нь биднийг дутуу дулмаг болгох биш харин баяжуулж өгч байдаг. Энэ үед бидний дотор хорвоо дээрх бүхэл эршүүд бас эмгтээлэг байдал мөн бүх довтлох бас хариу үйлдэл илэрхийлэх байдлууд хоромхон зуур төвлөрдөг. Энэ мөчид эрэгтэй нь тэнгэр эцэг, эмэгтэй нь дэлхийн ээжийн дүрд тоглодог. Мөн эрэгтэй нь хэлбэр харин эмэгтэй нь материалын дүрд тоглодог. Гэхдээ яг энд хэлж байгаагийн дагуу жүжигийн дүрд тоглож байгаа гэдгээ бүрэн мэдж байх ёстой. Мэдээж энэ нь хоёр нүур гаргаарай гэсэн үг биш. Гэхдээ ямар тааж хүн нэг бүр өөрийн дүрд тоглож байгаа хэрэг юм. Тоглож байгаа энэ жүжиг нь нэг талаасаа нууцлаг, эсвэл зан үйлтэй холбоотой жүжиг байж болно. Мөн нөгөө талаасаа масктай, эсвэл дохио зангаагаар ярилцдаг жүжигч байж болно. Үнэн дээр эрэгтэй хүнд ингэж өөрийгөө бүрэн тавьж өгч буй эмэгтэй хүн байх юм бол энэ нь зөвхөн бурханд мөргөж амьдрах ёстой хэрнээ эр хүнийг шүтэн болгож шүтэж буй хэрэг юм. Харин эрэгтэй хүний хувьд бол зөвхөн хүн төдий оршихгүй хэрнээ Венусын үед өөрөөр хэлбэл бэлгийн харилцааны үед л түрхэн зуур зөвшөөрөгддөг эрх мэдлийг бүрэн өөрийн зүйл мэт андуурч өөрийгөө хамгийн дээд оршихуй болгох юм бол энэ нь бурханлаг мөн чанарыг доромжилж буй хэрэг юм. Гэхдээ хуулийн дагуу өгдөж бас нэхэгдэх боломжгүй зүйлүүд жүжиглэлт дотор хуулийн дагуу хийгдэж болно. Энд хийгдэж байгаа зан үйл жүжигийн гадна талд бол эрэгтэйч тэр, эмэгтэйч тэр хоёулаа мөнх сүнсийг агуулсан эрхчлөө дотор төрсөн эрэгтэгш иргэн. Хэдийгээр Венус өөрөөр хэлбэл бэлгийн харилцааны үйлдэл дээр эрэгтэй хүн давмгайл нь ноёлох хэрэгтэй гэдэг нь тодорхой бас хүлээн зөвшөөрөгдөж байсан ч эрэгтэй хүн бусад бүх харилцаан дээр энэхүү давмгайлж ноёлох эрхээ хэрэгжүүлж болно гэж бодох юм бол энэ нь асар том эндүүрэл юм. Харин ч энэ нь эсрэгээрээ байх магадлал өндөр. Гэхдээ зан үйл эсвэл жүжиг дотроо бол эрэгтэй эмэгтэй хүний харилцаа тэгш бус. Өөрөөр хэлбэл бурхан ба эмэгтэй бурханы харилцаа тэгш бус харилцаа болж хувирдаг. Зарим хүмүүсийн хувьд харин ч бидний хамгийн бодиттой, хамгийн нууж хаах зүйлгүй нээлттэй, хамгийн жинхэнэ харилцаа гэж тооцдог энэ үйлдэлээс ийм шашинлаг, зан үйлийн чанартай дүрсгсэн элементүүдийг олж хардаг гэж байгаа нь их хачирхалтай хэрэг байна гэж бодох байх.
Гэхдээ нүцгэн байхдаа бид үнэхээр жинхэнэ өөрөөрөө байж чаддаг болов уу? Зарим талаараа харин ч тийм биш. Нүцгэн гэдэг үг өөрөө өнгөрсөн цаг дээр бичигддэг бөгөөд нүцгэн хүн гэдэг нь хуулж халислах үйл явцыг нэгэнт дамжсан хүн гэсэн үг. Бидний өвөг дээдэс нүцгэн хүнийг харах үедээ хэвийн бус, төрлөх байдлаараа биш байна гэж үзэж байсан. Өөрөөр хэлбэл анхнаасаа хувцс өмсөөгүй хүн байна гэж харах биш, харин өмссөн байсан хувцсаа ямар нэг шалтгаанаар тайлж хайжээ гэж харна гэсэн үг. Эрэгтэйчүүдийн усанд ордог газар очиж үзсэн хинч нүцгэн байдал нь хүний нийтлэг чанарыг товойлгож, хувьхэн гэсэн онцлогийг бүдгэрүүлж байдаг гэдгийг анзаарсан байх. Тийм учраас бид хувцалсан байх үедээ харин илүү хувь хүнээрээ, илүү өөрөөрөө байж чаддаг. Нүцгэн болох үедээ амраг хосууд Жоноороо байхаа болж, Мэри чигээрээ байхаа болно. Харин оронд нь эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэсэн ерөнхий нийтлэг чанар нь илүү тодор илэрхийлэгддэг. Энэ үедээ тэд бараг нүцгэн байдлыг ёслолын дээл, эсвэл дохио зангаагаар ойлголцох тоглоомд зориулсан өмсгөл болгон өмсчээ гэж хэлж болно. Учир нь бид бэлгийн харилцаанд буруу замаар нухацтай хантаас үргэлж болгоомжлох ёстой. Ялангуяа харийн шашинтай хүмүүсийн ёслолд оролцож байх үедээ болгоомжлох ёстой. Тэдний хэлээд байгаа тэнгэр эцэг гэдэг нь Зевсээс хавьгүй агуу, эрэгтэй хүнээс өөрөөс нь хавьгүй эршүүд тэм нэг оршихуйн талаарх харийн шашинтнуудын хийсвэр мөрөөдөл төдий зүйл юм. Мөнх бус хүн хизээч тэнгэр эцэг байгаагүй бөгөөд бурхны титмийг өмсөж чадахгүй. Гэхдээ өнгөлөг цаасаар дуурайлгаж хийсэн хиймэл титмийг бол өмсөж чадна. Гутаах зорилгоор би ийм зүйлийг яриагүй байна. Би зан үйлд дуртай, бас театрын жүжигт ч дуртай. Тэрч байтугай дохио зангаагаар ойлголцдог тоглоомд ч дуртай. Цаасан титэмч гэсэн хууль ёсны нухацтай хандах ёстой зүйл. Ямар тач энэ нь ертөнцлөг алдар суугаас илүү удаан оршиж чаддаг. Одоо би хариу үндэстнүүдийн шашны ариун ёслолуудтай андуурагдах эрсдэлтэй хэрнээ түүнтэй зүйрлэшгүй илүү өндөр нууцлаг зүйлийн талаар дурдахаас өөр аргагүй байна. Байгаль тэрхүү богинохон хугацаанд үргэлжлэх үйлдэл дээр эрэгтэй хүн титэм өмсгдөг шиг Христ итгэлийн хуульч бас илүү удаан үргэлжлэх хуримлалт гэсэн харилцаан дотор эр хүнд алдрыг өмсгдөг. Өөрөөр хэлбэл эр хүнд толгой байх эрх өгөгдсөн. Энэ талаараа харийн шашны ариун ёслолоос эрс ялгаатай байдаг. Мөн бид байгалийн нууцыг хэтэрхий нухацтай авч үзхийн хэрээр Христ итгэлийн энэ нууцыг төдийлөн нухацтай авч үзэхгүй байх хандлагатай байдаг. Хаяа зарим нэг Христ итгэлтэй зохиолчид багталтайгаар бас бараг айдас төрүүлэхээр хэмжээнд нөхөр бол толгой гэдгийг өгүүлсэн байдаг. Бид Библи рүү буцах ёстой. Христ чуулганы тэргүүн байгаа шиг нөхөр эхнэрийн тэргүүн мөн. Нөхрүүд Христ чуулганыг хайрлаад түүний төлөө өөрийгөө өгсөний адил эхнэрүүдэд хайрлах ёстой. Бидний хүсэж төсөөлж байдаг нөхөр гэсэн ойлголтоос бид ийм тэргүүн бололтыг олж харах боломжгүй. Харин загалмайн зовлонтой адилхан гэрлэлтийн амьдралаар амьдарч буй нөхөр хүнээс л бид ийм зүйлийг олж харах боломжтой. Өөрөөр хэлбэл зөвхөн авахаас биш өгч чадахгүй. Нөхөртөө үнэхээр зохисгүй, мөн чанараараа хайрладагтай биш. Тийм их нэртэй гэрэлсэн нөхрийн хувьд л тэрээр дээр хэршид өгүүлж буй тэргүүн байж чадна. Чуулгандч бас түүний сүйт залуу болох эзнээс өгөгдсөн гоо үзэсгэлэнгээс өөр үзэсгэлэнтэй гэх зүйл байхгүй. Эзэн чуулганд байсан гоо үзэсгэлэнг олж харсан юм биш. Харин өөрөө бий болгож өгсөн юм. Энэхүү титэм өмсгөх аимшигт баярын ёслолын тос нь гэрлэлтийн амьдралын баяр хөөрөөс биш. Харин уу гашуугаас, сайхан сэтгэлд эхнэрийн өвчин зовлон, эсвэл муу эхнэрийн гэм буруу, тийм эхнэртэй тавих нөхрийн уйггүй халамж, эсвэл шавхагдашгүй өршөөл, хүлцэл биш жинхэнэ өршөөлөөр илэрхийлэгддэг. Христ газар дээрх гэмзэмтэй, бардам, фанатик, халуунч биш, хүйтэнч биш, бүлээн чуулган хизээ нэгэн цагт толбгүй, үрчлээсгүй, сүйт бүсгүй болно гэдгийг урдаас харж, тийм сүйт бүсгүйг төрүүлэхийн тулд зүтгэсэн шиг Христийн нэг адил тэргүүн болж байгаа нөхөрч бас хизээч сөхөрхийг мэдэхгүй. Тэрээр 20 жил өнгөрсөн хойно ч гэсэн гуйлагчин охиныг хизээ нэгэн цагт худал ярддаг зуршлаа орхиж, нүрээ бүтэн угаад сурна гэдэгт итгэсэн хэвээр байдаг өнөөх Кафетюа хаантай адилхан. Ийм зовлон дагуулсан гэрлэлтийг би хизээч сайн ухаалаг гэрлэлт гэж хэлэхгүй. Албаар өөрийгөө амиач алдаж болох нөхцөл байдалд оруулах, санаатаагаар хавчлаг зовлог дуудах нь сайн үйлсч биш, мэрэгэн ухаанч биш. Гэхдээ ямар тач эзнийг хамгийн сайн үлгэрлэн дуурайж чадсан хүмүүс бол авчлага зовлон амсаж, амиа алдсан итгэгч хүмүүс байдаг. Тийм учраас нэгэн тийм зовлонтой гэрлэлтийн амьдралаар амьдарч байгаа нөхрийн хувьд тэргүүлэх арга нь Христийг үлгэрлэн дуурайх явдал юм.
Хатуу феминист үзэлтнүүд ч гэсэн харийн шашинд болон Христ итгэлд байдаг нууцлаг байдлаар эрэгтэй хүнд өмсөгддөг алдрын титмийг үүсгэх хэрэггүй. Учир нь эхнийх нь цаасан титэн бол хоёр дахь нь өргөс титэм юм. Жинхэнэ аюул юу вэ гэвэл нөхрөөд өргөс титмээс зуурч тавихыг хүсэхгүй байгаа юм биш. Харин тэрхүү алдрыг нь хулгайлахыг эхнэртээ зөвшөөрөх эсвэл хүчээр олж авах гэдэгт байгаа юм. Эрос доторх махан биетэй холбоотой элемент болох Венусээс одоо би Эрос гэсэн сэдв рүү анхаарлаа хандуулах гэж байна. Энд ч бас ижилхэн хэв маяг давтагдж байгааг бид харах болно. Эрос доторх Венус хүсэл таашаалыг гол болгодоггүй нэг адил Эрос ч мөн адил аз жаргалыг гол болгодоггүй. Бид Эросыг аз жаргалыг гол болгодог гэж бодох байх. Гэхдээ яг сориод үзэх юм бол тийм биш гэдэг нь нотлогддог. Нэгэнт нэг нэгнээ хайрлаж байгаа хосуудад тэдний гэрлэлт аз жаргалтай байж чадахгүй гэдгийг нотлон харуулж, салгах гэж хичнээн оролдоод нэмэргүй гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэд таны үгэнд итгэхгүй байгаадаа ингэж байгаа юм биш. Тэд үүнийг мэдэж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тэд үүнийг сайн мэдэж байсан ч гэсэн өөрчлөх гэхгүй. Хайртай хөнгөөгөр жаргал эдэлснээс хайртай хүнтэйгээ зовсон нь дээр. Энэ бол угтаа Эросын өөрийнх нь онцлог юм. Тэрж байтугай салсан ч сэтгэлийн зовлон нь цаг хугацаагаар эдгэрнэ, сэтгэлээ барь санагалзах сэтгэлээ төвчиж чадвал 10 жилийн дараа гэхэд одоо гэрэлснээс хамаагүй илүү аз жаргалтай байж чадна гэдгээ айл айл нь ухаарч ойлгож чадхаар хэмжээний төлөвшсөн туршлагатай хүмүүс байсан ч нэг нэгнээсээ салахгүй гэх болно. Учир нь Эрост ийм тооцоолол ажиллахгүй. Лукрециусын харгас хэрцгий шүлт нь Венуст ямар ч нөлөө үзүүлж чадахгүй нэг адил Эрост ч мөн ийм тооцоолол нөлөөлөхгүй. Энэ гэрлэлт нь хизээч аз жаргалыг авч ирэхгүй гэдэг нь эргэлзээгүй тодорхой байсан ч гэсэн өөрөөр хэлбэл насаараа эдгэршгүй өвчтэй хүнийг асарч, ядуу тарчиг амьдарч, ийш тийш цөлөгдөж, нэр төргүй гутамжтай амьдрал хүлээж байсан ч гэсэн Эрос ямар ч эргэлзэх зүйлгүйгээр салж хаагцгаас энэ бүхэн дээр төөнгөөгөр аз жаргалтай байснаас хамтдаа зовсон дээр хамтдаа байвал бид ямар ч зовлон давантуулж чадна гэж хэлдэг. Хэрвээ бидний дотроос ийм дуу хоолой сонсогдохгүй бол тэр Эрос биш. Энэ бол хайрын агуу сүрлэг бас аимшигтай тал нь юм. Гэхдээ Венуст байдгийн нэгэн адил энд ч бас агуу байдлын хажуугаар зэрэгцээд бас хөнгөн хөгжилтэй байдал байгааг анзаараарай. Эрос ч бас Венусын нэгэн адил тоо томшгүй олон хошигнолын сэдв нь болж байдаг. Дэрэгдээс нь харж байгаа хүн өрөвдөд нулимсаач барьж чадхааргүй тийм эмгэнэлтэй нөхцөл байдал байгаа хэрнээ дурлалт хосууд заримдаа гайхалтай хөгжилтэй уур амьсгалыг бүрдүүлж чаддаг бөгөөд энэ нь бусад хүмүүс төвчхийн аргагүй өрөвдмөр санагддаг. Хичнээн хөгжилтэй байсан ч нэг нэгнээ шоолжил байгаа бол энэ нь заавал буруу шаар хүртэх ёстой зүйл гэж бодож байвал маш буруу ойлголт. Амраг хосууд хамтдаа өхөөрдөн шоолох хүүхэдтэй болохоос өмнө нэг нэгнээ шоолон хөгжилдөж байдаг. Гэхдээ Эросын агуу сүрлэг чанар бол дотор нь аюулын үр нүүдэж байдаг газар юм. Эрос яг л бурхан шиг ярьдаг. Эросын бүрэн өөрийгөө зориулж байгаа байдал, аз жаргалтай байх эсхийг үл ашиглаж байгаа байдал, хувиа хичээх хүслийг давж гарч байгаа зэргээс нь харвал энэ нь яг мөнх ертөнцөөс ирсэн мессежмент сонсогддог. Гэхдээ Эрос яг энэ байгаа чигээрээ бол бурханы өөрийнх нь дуу хоолой болж чадахгүй. Учир нь Эросын ийм сүрлэг бас өөрийгөө давж гарч байгаа чанар нь зөвхөн сайн руу биш, бас бузар муу хөдөлж байх боломжтой. Нүгэл үлдэхэд хүргэж байгаа хайр нь үнэн ч итгэмжтэй, ерөөлтэй Христ итгэл бүхий гэрлэлтэд хүргэдэг тэрхүү хайрын дэргэд бол дэндүү доогуур төвшингийн хайр гэж шууд тодорхойлох нь дэндүү гүйхэн бодолтой байгаа хэрэг юм. Хайр нь харгас бас худал хуурмаг нэгдэл рүү удирдах байсан ч гэсэн тэрч байтугай амиа хорлолт эсвэл аллага руу удирдах байсан ч гэсэн түүнийг зүгээр л хяналтгүй хүсэл тачаал сэтгэлийн хөөрөл байсан гэж хэлж болохгүй. Магадгүй тэр нь сэтгэл шархлуулам татгалцгаас нааш ямар ч золиосыг төлөхөд бэлэн хамгийн сүр жавхлантай Эрос байж болох юм. Эросоос гарч байгаа дуу хоолойг үнэхээр ёр бусын дуу хоолой гэж хүлээн зөвшөөрч Эросоос гарч байгаа тушаалуудыг үнэмлэхгүй зүйл гэж батлахыг оролддог сэтгэлгээний сургаалууд байдаг. Платон дурлал гэдэг бол урд насныхаа амьдралд хамтдаа байхаар сонгогдсон сүнснүүд энэ дэлхий дээр нэг нэгнээ таньж буй хэрэг юм гэжээ. Мөн хайртай хүнтэйгээ уулзрна гэдэг бол бид төрхөөсөө өмнө нэг нэгнээ хэдийн хайрлаж байсан гэдэг үннийг ойлгож буй хэрэг гэсэн үг гэж хэлсэн байдаг. Энэ бол хайрлаж дурласан хүмүүсийн сэтгэл мэдрэмж ямар байдгийг илэрхийлэх тал дээрээ гайхалтай домог. Гэхдээ хүн үүнийг шууд утгаар нь хүлээж авах юм бол
эвгүй ичгүүртэй үр дагаварт хүрч болно. Тэрхүү урд насны мартагдсан амьдралын хэрэгүүд нь энэ дэлхий дээр байгаагаас нь дээрдэх зүйлгүй байжээ гэсэн дүгнэлтэд хүргэнэ. Яагад гэвэл Эрос гэдэг зүйл үнэхээр хоорондоо яасан ч тохирохооргүй гэлтэй хүмүүсийг нэгтгэсэн байдаг. Аз жаргалгүй, зовлонтой байх боломдоо гэж таамаглахаар тэр олон гэрлэлтүүд бүгд хайр дурлал дээр нийлсэн байдаг. Орчин үеийн хүмүүсийн дунд илүү ихээр хүлээн зөвшөөрөгдөх болсон онол бол Шоугийн романтизм гэж хэлж болно. Бернард Шоугийн романтизм үзлийн дагуу бол Эросоос гарч байгаа дуу хоолой нь Эллен Витл, өөрөөр хэлбэл амьдралын хүч болох хувьслын дуршлаас гарч буй дуу хоолой ажээ. Хэн нэг эрэгтэй эсвэл эмэгтэй хүн энэ дуу хоолойд автаж байгаа нь өөрийг нь эцэг эх эсвэл эцэг өвгдөө болгох хожмын супермен бий болохын төлөө байгаа ажээ. Энд тухайн хоёр хүний хувийн аз жаргал эсвэл ёс суртахууны хууль гэх мэт зүйл огт хамаагүй зүйл болж байна. Учир нь Шоугийн үзэж байгаагаар бол Эрос нь хувь хүний аз жаргал, ёс суртахууны хууль зэргээс хавьгүй чухал ямар нэгэн зүйл рүү, өөрөөр хэлбэл ирээдүйн хүний төгс төгөлдөр төрөл рүү чиглэж буй хэрэг гэж үздэг. Энэ нь үнэн байлаагаа төсөөлөд үзье ч гэсэн Шоугийн романтизм нь бид энэ дуу хоолойг даах ёстой юу? Даах ёстой бол шалтгаан нь юу болохыг тодорхой тайлбарлаж өгч чаддаггүй. Бидэнд санал болгож буй суперменийн талаарх бүх төсөөлөл бүхий зураглалууд нь бидэнд маш таагүй жихүүн мэдрэмж төрүүлж байдаг. Бараг ийм амьтныг төрүүлэх эрсдлээс зайлсхийхийн тулд хязгаарч гэрлэхгүй байсан дээргэж тангараг өргөхөөр хэмжээний таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Энэ онол бас амьдралын хүч гэдэг зүйл ямар үүрэг гүйцэтгэдгийг сайн ойлгоогүй юм байна гэсэн дүгнэлтэд хүргэдэг. Яагад гэвэл хоёр хүний хооронд Эрос оршиж байгаа эсэх, оршиж байгаа бол хүчтэй эсэх нь тухайн хоёр хүний сайн чанарын үр удмыг үлдээн. Тэрч байтугай үр удмаа заавал үлдээнэ гэсэн баталгаа болж чадахгүй. Учир нь хоёр сайн дурлал хосууд биш. Харин сайн үйлдэл угсаа бүхий хоёр хос нийлж байж сайн хүүхэд төрүүлж чадна. Ихэнхдээ Эросоос биш, харин тохиролцоон дээр үндэслэсэн гэрлэлтүүд, боолчлол, хүчирхийлэл гэсэн зүйлүүдээр дамжуулан хүүхэд төрж байсан энэ тоо томшгүй үеийн туршид амьдралын хүч гэж байгаа тэр зүйл нь юу хийж байсан юм бол? Тэрээр энэ бүх цаг хугацааны турш хүний төрөл зүйлийг сайжруулж болох гайхалтай санаануудын талаар зүгээр л бодож суусан хэрэггүй. Платоник төрлийнч бай, Бернард Шоугийн төрлийнч ийм юр бусын Эростой холбоотой үзлүүд нь Христэд итгэгч нарт тусламж болохгүй. Бид амьдралын хүч гэдэг зүйлд мөрөгдөх хүмүүс биш бөгөөд өмнөх амьдралын талаар юу ч мэдэхгүй. Эрос хичнээн бурхан шиг ярьж байсан ч гэсэн бид тэр дуу хоолойг ямар ч болзолгүйгээр дуулууртаа дагаж болохгүй. Гэхдээ бид Эросын бурхантай ажиллах ёстой байдлыг үл ойшоож эсвэл шууд үгүйсгэж бас болохгүй. Учир нь Эрос гэсэн энэ хайр нь хайр болох түүний хайртай үнэхээр төстэй. Энэ хайр бол үнэхээр бурхантай хамгийн ойрхон хайр юм. Гэхдээ хичнээн ийм байсан ч гэсэн хүрэлцэх утгаараа бурхантай ойр байдаггүй. Эрос нь бурхныг хайрлах хайр, хөршөө хайрлах хайрын цар хүрээн дотор өргөмжлөгдөх тохиолдолд бурханд ойртох хэрэгсэл болж болно. Эрост байдаг өөрийгөө бүрэн зориулах чанар нь бидний зүгээс бурхан болон хүнд үзүүлэх ёстой хайранд парадигм юм уу үлгэр жишээ нь болж өгч байдаг. Байгаль нь өөрийг нь хайрлагчдад алдар гэдэг үгийн утгыг санал болгодог бол харин энэ хайр нь инэрл хайр гэсэн үгийн утгыг санал болгодог. Христ Эросоор дамжуулан бидэнд ингэж хэлж байгаа мэт байдаг. Ингэж яг үншигэ та нар харамгүйгээр хохирлыг тооцлгүйгээр намайг болон миний ах дүүсийн хамгийн өчүүхнийг нь хайрлах ёстой. Эрост ямар үед хүндлэл үзүүлэх вэ гэдэг нь бидний нөхцөл байдлаас шалтгаалan мэдээж өөр байна. Зарим тохиолдолд Эросоос бүрэн татгалзах шаардлагатай үе байна. Гэтэл зарим хүмүүсийн хувьд Эрос нь түүний гэрлэлтийн түлш бас загвар нь болж өгч байдаг. Гэхдээ ийм гэрлэлтийн хувьд ч гэсэн зөвхөн Эрос байгаад яасан ч хангалтгүй. Үнэн хэрэгтээ Эрос нь өөрөөсөө өндөр хэм хэмжээний зарчмуудаар байнга шүүгдэж, баталгаажж байж сая үргэлжлүүлэн оршин тогтнож чадна. Эросыг ямар ч хязгаар, болзолгүйгээр өргөмжилж, дуулууртаа дагаж эхлэх юм бол тэрээр чөтгөр болж хувирна. Угаасаа Эрос үргэлж ийм байдлаар өөрийгөө өргөмжилж, өөрт нь дуулууртай байхыг шаарддаг. Эрос хэдийгээр бидний хувийн хичээх байдлыг үгүй хийдэг ч гэсэн Бурхны болон бусад хүний хүсэл шаардлага өөрийнхөө нь харшилж байвал чөтгөрийн эсэргүүцлийг үзүүлдэг. Тийм ч учраас нэгэн яруу найрагч ингэж шүлгэлсэн байдаг. Хайр дурлалд унсан хүнд яаж сайхан хандаад нэмэргүй. Эсэргүүцэлтэй тулгарх үедээ тэрээр хайр сэтгэлийнхээ төлөө амиа өргөгчөөр мэдэрдэг.
Энд хэлж байгаа амиа өргөх гэдэг нь яг тохирсон үг хэллэг юм. Нэлээд олон жилийн өмнө би дундад зууны үеийн хайр дурлалын талаарх яруу найргийн талаар ном бичиж байхдаа тэр үеийн шүлэг яруу найргуудад илчлэгдэж байсан зүйлийг хачин сонин, утгагүй хийсвэр, хайр дурлалын шашин гэсэн байдлаар тайлбарлаж байсан маань их л харалган хандсан хэрэг байв. Харин одоо бол би тэр үеийнхээсээ илүү сайн мэдэх болсон. Тэр үед би үүнийг цэвэр уран зохиолын үзэгдэл гэж харахаар хэмжээнд юм мэддэггүй байж. Угаасаа Эросын мөн чанар нь өөрөө биднийг ийм хайрын шашинд оруулж байдаг. Бүх хайрууд дундаа өндрөөрөө бурхантай хамгийн төстэй учраас Эрос нь биднийг өөртөө хамгийн их мөргүүлэх гэсэн хандлагатай байдаг. Зөнгөөр нь орхих юм бол Эрос нь дурлсан байдлыг үргэлж нэг төрлийн шашин болгож хувиргах гэх хандлагатай байдаг. Эросын дотор шүтэн шүтэх аюул бий гэдгийг теологчид үргэлж анхааруулсаар ирсэн. Энэ нь дурлалт хосууд нэг нэгнээ шүтэн бишрэх хандлагатай байдаг гэсэн үг болж байна. Гэхдээ миний бодлоор бол жинхэнэ аюул нь энэ биш. Ялангуяа гэрэлсэн хосоодын хувьд бол бүрч ийм байдаггүй. Гэрэлсний дараах нэгэн хэвийн амт бүхий өдөр тутмын амьдрал, бодиттой дотны байдал нь энэ бүхнийг утгагүй зүйл болгож хувиргадаг. Эросыг хувцас мэт үргэлж хочшигч байдаг энерги сэтгэлийн хувьд ч мөн адилхан. Тэрч байтугай анх үерхэж байх явцдаа бүтээгчийн талаар сүнслэгээр цангах сэтгэлийг мэдэрч байсан юм уу? Эсвэл тийм мэдрэмжийг хүсэж эрэлхийлж байсан хүн байлаа гэж бодоход хайртай хүн нь тэр хүсэл сэтгэлийг нь дүүргэж өгөх болно гэж бодож байсан нь юу л бол. Хайртай хүн нь зүрх сэтгэлдээ өөртөө нь адилхан хүсэл тэмүүлэлтэй, хамтдаа итгэгч эсвэл анд нөхөр нь байж чадах юм бол тэр түүний хувьд үнэхээр гайхалтай, тустай хүн байж чадах байх. Гэхдээ тийм байлаагээд хайртай хүнээ үхэл хүсэл тэмүүлэлээ болгох нь инээдтэй хэрэг юм. Миний бодлоор бол Эросын жинхэнэ аюул нь дурлалт хосууд нэг нэгнээ шүтэж байгаад биш. Харин Эросыг өөрийг нь шүтэж байгаад байгаа байх. Мэдээж энэ нь тэд Эрос зориулан тахилын ширээ босгож өмнө нь очиж залбирдаг гэсэн үг биш. Харин миний хэлж байгаа шүтэн шүтэх нь юу болохыг түүний олон нүгэл уучлагдсан, учир нь тэр ихэд хайрлсан гэж эзний өөрийнх нь хэлсэн үгийг хүмүүс хэрхэн буруугаар ойлгож байгаагаас харж болно. Яг үгчлээд харвал ялангуяа үүний өмнө нь өгүүлж байгаа өртөө нэгний талаарх сургаалт зөвлөлөөс гарах юм бол энэ нь яхаарахгүй энэ эмэгтэй намайг хайрлаж байгаа нь тэрээр надаар олон нүглээ уучлуулсны нотлохоо гэсэн утгатай. Гэхдээ олон хүмүүс энэ иршлийг буруу тайлбарладаг. Ийм хүмүүс ямар ч нотлохоогүйгээр шуудал тэр эмэгтэй нүгэл бол ариун ёс журмыг зөрчсөн нүгэл байсан гэж үздэг. Гэхдээ түүний хийсэн нүгэл нь бидний сайн мэддэг хууль бусаар мөнгө хүлэх, шудраг бус арилжаа хийх, эсвэл хүүхэдтэй зүй бусаар харьцах гэх мэт нүгэл байсан ч байж болно. Үүн дээрээ үндэслэн тэд эзний үгийг дараах байдлаар тайлбарладаг. Энэ эмэгтэй тэр хүнийг маш их хайрлаж байсан учраас би түүний үлдсэн бузар нүглийг уучлж байна. Энэ нь ямар утгасныг илэрхийлж байна вэ гэвэл агуу Эросын хийсэн зүйл мөн л бол юу ч байсан гэсэн хөнгөвшилж үзэх юм уу? Тэрч байтугай бүр хууль ёсны ариун зүйл гэж үзэх боломжтой гэсэн үг болж байна. Хосууд зэмлэл хүртэхээр зүйл хийсэн хэрнээ бид хайр дурлалаасаа болж ийм зүйлийг хийсэн гэж хэлж байдаг. Эндээс ямар өнгө аяс илэрхийлэгдэж байгааг анхаарч үзээрэй. Ийм үед би айсандаа ийм зүйлийг хийсэн. Би ууралсандаа ийм зүйлийг хийсэн гэж хэлж байгаа хүнээс огт өөр өнгө аяс илэрхийлэгдэж байна. Энэ хоёр тохиолдолд буруутгагдаж буй зүйлдээ ямар нэг шалтгаан болгож ийм үгийг хэлж байна. Харин дурлалт хосуудын байр суурь үүнээс өөр байдаг. Тэд хайр гэдэг үгийг хэлж байхдаа хэр зэрэг догдолсон, өөрийгөө өргөж зориулсан байдлаар хэлж байгааг нь анхаараарай. Эрх мэдэлтэй нэгнээс нөхцөл байдлыг харгалзан хөнгөвшилж өгнө үү гэж гуйх өнгө аяс байдаггүй. Тэд инхүү гэрчилж ярьж байгаагаа бараг сайрхах хандлагатай байдаг. Тэнд мөн сөржүүл аашах хандлага илэрхийлэгдэж болно. Энэ үедээ тэд өөрсдийгөө амиа золиослогчоор мэдэрч байдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд тэдний ингэж хэлж байгаа нь хайрын бурханд хатуу говьшгүй үнэнч гэдгээ илэрхийлж байгаагаас хэтрэхгүй зүйл. Хайрын хуулиар бол ийм учир шалтгаанаар хийсэн зүйлийг сайн зүйл тооцно гэж Милтон Далила хэлсэн байдаг. Хайрын хуулиар гол санаа нь энд байна. Хайр дотор бид өөрсдийн хуультай, өөрсдийн шашин, өөрсдийн бурхантай гэсэн үг. Тийм учраас жинхэнэ Эрос байгаа газар түүний тушаалаас татгалзах нь яг л урвж буй мэдрэмжийг төрүүлдэг. Үнэн дээр жинхэнэ уруу таталт нь үүрэг хариуцлагыг нь мэдүүлэх дуу хоолойгоор ирдэг. Ингэхдээ бараг л шашинлаг үүрэг, нэг төрлийн хайрын төлөө гэсэн сүсгэлсэн хүсэл тэмүүллийг төрүүлдэг. Эрос нь дурлсан хосуудыг тойруулан өөрийн шашныг бий болгодог.
Эрос хэрхэн хэдхэн 7 хоног, бүр хэдхэн сарын дотор дурлалт хосуудад маш эртнээс үргэлжилсэн мэт санагдахаар тийм өнгөрсөн цаг хугацааг бүтээж өгдөг тухай Бенжамин Констант дурдсан байдаг. Яг л дуулал номны зохиолчид Израилийн өнгөрсөн түүхийг дахин дурсаж байдаг шиг тэд бас өөрсдийн өнгөрсөн үеэ дахин санан дурсаж байдаг. Тэдний хувьд энэ бол үнэндээ хайрын шашных нь хуучин гэрээ юм. Тэд нэг нэгэндээ хайртай гэдгээ мэдэх хүртлэх бүхий л цаг хугацаа бол хайр гэсэн бурхнаас нь сонгогдсон өөрсдөд нь үзүүлсээр ирсэн бүхий л шийтгэл ба нэгүслийн талаар бичсэн ариун үг бүхий хуучин гэрээ гэсэн үг. Харин одоо тэдний хувьд шинэ гэрээ эхэлж байна. Одоо тэд ямар нэгэн шинэ хуулийн дор хайр гэсэн энэ шашных нь хэлж байгаагаар нэгүслийн дор оруулагдсан. Одоо бол тэд шинэ үтэл. Одоо Эросын сүнс нь бүх хуулийг халсан бөгөөд тэд сүнсийг гомдоож болохгүй. Урд өмнө төсөөлж байгаагүй бүх төрлийн үйлдэлүүдийг сүнс одоо зөвшөөрч байгаа мэт байдаг. Энд хэлж байгаа үйлдэл гэдэг нь дан ганц ариун байдлыг зөрчиж буй хэрэг биш. Гадаад ертөнц рүү шудраг бус хэрцгий хандах байдлыг шилж байна. Тэд үүнийгээ Эросыг шүтэж итгэл зүтгэлтэй байгааг нь нотлоо гэж үзэх болно. Ийм хосууд нэг нэгнийхээ төлөө өөрийгөө золиосолж буй мэтээр ярьдаг. Эцэг гэхээ үл хайхарч, үр хүүхдээ зорхиж, хань ижлээ хуурч, хүнд хэцүү байдалд байгаа найзаагаа хайсан маань бүгд хайр сэтгэлийнхэн төлөө байсан юм гэдэг. Ийм учир шалтгаанаар хийсэн зүйл бол хайр сэтгэлийн хуулийн хүрээнд дотор сайнд тооцогдно. Бурхан нь болж буй хайрандаа бүр хатуу сүсэг бишрэлтэй хүн бол өөрийгөө ингэж золиосолж буй байдлаараа бахархаж, гавьяатай зүйл гэж үзэж байж болно. Хайрын тахлын ширээн дээр хүний мэс чанараас илүү үнцэнтэй тооцогдох өөр ямар өргөл байх вэ? Хамгийн гашуун хэрнээ хошин зүйл нь юу вэ гэвэл мөн хулсаас ярьж байгаа мэт санагдах энэ Эрос нь өөрөө мөнх биш гэсэн энэ үнэн юм. Учир нь Эрос бусад хайрууд дундаа хамгийн богино настай. Дэлхийн ертөнцид түүний хувирамтгай байдалд бухимдсан хүмүүсийн гомдлоор дүүрэн байдаг. Хамгийн хачирхалтай нь юу вэ гэвэл ийм хувирамтгай хэрнээ Эрос өөрийгөө үргэлж мөнх мэтээр баталж байдаг. Дурлалт хосууд үргэлж нэг нэгэндээ насан туршдаа үнэнч байхаа тууштай амлаж байдаг. Хинч шаардаагүй байхад хайр гэдэг зүйл үргэлж тангаргалж байдаг. Түүний ингэж тангаралахыг хинч зогсоож чадахгүй. Эросын голдуу хэлдэг хамгийн эхний үг бол би хизээж хувирахгүй гэсэн энэ үг байдаг. Ингэхдээ тэр үүнийг хуурмаг байдлаар биш, зүрхнээсээ хэлж байдаг. Хичнээн туршлагатай байсан ч энэ нь түүнийг төөрөгдлөөс нь ангижруулж чадахгүй. Хэдэн жил тутамд шинээр дурлаж байдаг хүмүүсээс ч бид ийм зүйлийг хардаг. Дурлах болгондоо тэд энэ удаад бол жинхэнэ гэж бодох бөгөөд дахин ирж хайн тэнүүчилж байсан зүйлээ олж жинхэнэ хайртайгаа учирсан тул түүндээ өхөн үхтлээ үнэнч байх болно хэмээн чин сэтгэлээсээ итгэж байдаг. Дурлах болгондоо тэд энэ удаад бол жинхэнэ гэж бодох бөгөөд ирж хайн тэнүүчилж байсан зүйлээ дахин олж жинхэнэ хайртайгаа учирсан тул түүндээ өхөн үхтлээ үнэнч байх болно хэмээн чин сэтгэлээсээ итгэж байдаг. Нэг талаасаа ийм амлалт өгөх нь зүүн хэрэг юм. Дурлаж байгаа хүний хувьд энэ нь төр зүрийн сэтгэл хөдлөж байгаа нь төвшишгүй зүйл мэт санагдаж өгөөсгөх нь зөв. Эрос нь ганцхан удаагийн хайралтаар л бидний амь гэсэн өндөр ханны цаана үсрэн гарч чаддаг. Хайр дурлал хүнийг бусдад өөрийгөө харамгүй зориулж, ховийн аз жаргалаа чухал зүйл гэж тооцоо болж, бусдын сайн сайханд бүх анхаарлаа хандуулахад хүргэдэг. Бид тэгж их хичээх шаардлагагүйгээр хөршөө өөрийн бие мэд хайрлах болдог бөгөөд Бурхны хуулийг сахиж чадхаар болдог. Тиймээс Эрос гэдэг энэ хайр нь өөрөө тэр чигтээ хайр болох тэр нэгний хайр биднийг бүрэн захирах тэр үед бидний бүх хүмүүст хандах хандлага ямар болохыг урьдаас бидэнд харуулж, амтлуулж, туршуулж өгч байгаа нэг ёсны бэлтгэл ажилч гэж хэлж болно. Тиймээс зүгээр л үүнээс ухрах нь, хайр дурлалд унсан байдлаасаа гарах нь нэг төрлийн золилтоос гарч явж буй хэрэг юм. Эрос өөрийнхөө гүйцэлдүүлж чадахгүй зүйлээ амлах нь зүүн хэрэг. Бид насан туршдаа огт хувиа бодлогоор амьдрч чадах болов бараг 7 хонохгүй байх. Хамгийн хүчтэй дурласан хосуудын дунд хүртэл энэ тал дээр ялагдах тохиолдол үе байдаг. Итгэлийн амьдрал дээр ч бас ийм байдаг шиг хэдийн өгсөн гэж бодож байсан хуучин хүн маань удалгүй дахин гарч ирдэг. Өгсөн гэж бодож байсан боловч зүгээр л шалан дээр унсан байсан хуучин хүн маань дахиад хөл дээрээ босож зогсдог. Шууд хөл дээрээ босож зогсдоггүй юм гэхэд тохиолдоод өндийдэг. Чанга дугаар хашгирч чадахгүй ч гэсэн гонгонож эхэлдэг. Нөгөө Венус ч гэсэн жирээнийг бэлгийн харилцаараа уулсдаг. Гэхдээ ийм уналт нь эрүүл, зохистой, ухаалаг гэрлэлтийг сүйтгэж чадахгүй.
Харин Эросыг шүтээн болгосон гэрлэлтийн хувьд бол ийм уналтаас болж аюулд орж эцэстээ бүр сүрэлд хүрчиж болох юм. Тэд хайр дурлалаа бурхан мэд тооцож байсан учраас хүч чадал, үнэн чанарт нь итгэж байсан. Тэдэнд хэрэгтэй бүх зүйл бол зөвхөн мэдрэмж нь байсан бөгөөд энэ нь тэдэнд бүхнийг хийж өгч чадна гэж бодож байсан. Гэхдээ энэ хүлээлт нь урам хугалах үед бурууг Эрос буюу хайр дурлалаасаа эсвэл ихэнх тохиолдолд эхнэр эсвэл нөхрөөсөө ирдэг. Гэхдээ энэ үед үнэн хэрэгтээ асар том амлалт өгөөд гүйцэтгэл нь ямар байхыг харуулсан Эрос хийх юмаа хийлээ гэсэн мэт байдаг. Тэр зөвхөн загалмайлсан эцэг эхийн нэгэн адил бидний өмнөөс тангараг өргөсөн. Гэтэл түүний өргөсөн тангарыг биелүүлэх ёстой хүмүүс нь бид өөрсдөө байдаг. Зэрвэсхэн илчлэгдээд өнгөрсөн тэр зүйлээ биелүүлэхийн тулд насан туршдаа хичээх ёстой хүмүүс нь бид өөрсдөө байдаг. Эросыг байхгүй болсныхан дараа ч бид түүний ажлыг хийх ёстой болдог. Үнэн дээр энэ бол бүх сайн дурлал хосуудын хэдийн мэддэг зүйл. Эргцүүлэн бодох эсвэл гаргаж тодорхойлох чадваргүйгээс болж тэд үүнийг дараах байдлаар илэрхийлж байдаг. Хамтдаа нийлээд амьдрах үед сайхан үе байх боловч бас тиймгүй үеч байдаг л хойно. Их зүйл найдах хэрэггүй. Жаахан ухаантай байх даяндаа болно доо. Гэх мэт дадал болсон үгүүдээр илэрхийлж байдаг. Христэд итгэж хүмүүсийн хувьд бол хэдийгээр энэ сонсоход амархан мэт санагдаж байвч үнэн дээр даруй байдал, энэрх сэтгэл, бурхны нэгүсэл байхгүйгээр гүйцэлдүүлэх боломжгүй зүйлүүд гэдгийг мэдэж байдаг. Үнэн дээр тодорхой онцгоос харвал бүхэлдээ Христэд итгэгч хүний амьдрал бол ийм л амьдрал гэдгийг тэд мэдэж байдаг. Бусад хайруудын нэгэн адил Эросын жинхэнэ дүр төрөгч гэсэн эцэстээ илчлэгддэг. Гэхдээ Эрос маш хүчтэй, чихэрлэг, аимшигтай бас айдас төрөлм, гадаа төрхтэй байсан болохоор ч тэрүү жинхэнэ төрх нь илүү гайхалтайгаар илчлэгддэг. Бодит байдал дээр Эрос зөвхөн өөрийнхөө хүчээр үргэлжлүүлэн оршсоор байж чадахгүй. Түүнд тусламж хэрэгтэй байдаг бөгөөд өөр хэн нэгнээр захируулах шаардлагатай. Эрос гэсэн энэ бурхан хэрвээ бурханд захирагдахгүй бол үхдэг эсвэл чөтгөр болдог. Ийм үед хэрвээ үхээд дуусч байвал сайн байх болно. Гэтэл үхэлгүйгээр байсаар байж болно. Ийм үед хосууд хайр доторх үзэн ядалтын хороор нэгнээ зовоож, тус бүрдээ зөвхөн авахыг үртэл болгож, өгөхөөс зайлсхийж, нэгнээ хардаж сэрдэж, уурлан хилэгнэж, өөрөө эрх чөлөөтэй байхыг хүсэх хэрнээ нөгөөгөө эрх чөлөөгүй байлгахыг хүсэж, байнгын хэрүүл шуугаан дунд амьдардаг. Анна Каренинаг уншаад үзээрэй. Ийм зүйл зөвхөн Оросдол болдог гэж бүү бодоорой. Дурлалт хосууд нэгнээ иддэг гэсэн эртний үг үнэнд аимшигтай ойр байж болох юм.